За бүгдээнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн удирдлага активын подкаст нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын гавьяа төгш доктор профессор Ядмин Долгоолжуу багшийг урьсан юм аа. За ингээд бидний урилгыг хүлээж авч үлсэн явдал тань талархал дэлгэл гэлээ юуны өмнө. За багшийн тухайд товчхон бас танилцуулгыг удирдлага активын багш хамт олон бол маш сайн мэднэ. Бас үзэгчид зориулаад товчхон явуулъя. За Долгоолжуу багшийн тухайд бол хуучин зөвлөлт холбоот улсын Ростовын их сургуульд бол философи мэргэжлээр төгсөөд за сургуулаа төгсөөд Монгол Улсын их сургуульд философийн багш, нийгмийн ухааны орлогч, декан за ингээд 90 оноос хойш удирдлагын активын одоогийн удирдлагын активэд багш, тэнхимийн эрхлэгч за захирал зэрэг ажлыг хийж ирсэн байна. За ингээд 2001 оноос бол 8 оны хүртэл бол Монгол Улсын ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөгөөр ажиллаж исэн байна. За 2008-аас 11 онд бол Монгол Улсаас бүгд найрамдах Куб улсад суух онц бөгөөд бүрийн эрхлэгчийн сайдаар ажиллаж исэн байна. За 11-ээс 12 онд бол бидний сайн мэдх Эрдэнэс Монгол компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад. За ингээд гавьяа төгш доктор профессор Солтой ийм хүн байгаа. За ингээд танд саяхан хэвлэл мэдээ дээр экстер гарсан л да. Улсын баатар цолыг Монгол адуунд алга явагдах санаачлах яваад олон нийтийн эрсдлүүдээр мэдээ сэлт гарсан байсан. Тэгээд саяхандаа тантай бас төрийн одон медаль шагналыг ярьж хагаад Чингис хааны тэргүүн зэргийн одон гэдэг одон хэрхэн бүтсэн талаар ингээ яриад үгтүгийг бас сонсч ирсэн. Тэгээд энэтэй холбогдуулаад ярих гэж бодсон. Тэгэхээр ер нь бол энэ нэг улсад одоо улсын төрийн шагнал одоо шийтгэлийн нэг юм систем гэж байна. Ер нь энэ төрийн шагнал энэ шийтгэлийн хэмжээ дамжаа гэж ямар юм байна. Үг түүхэн ямар юм байна. Энийг Монгол улсадтай холбогдуулаад тухайлаад нэг яриул их зүгээр. Эндээс асуултаа эхлэе гэж бодож байна даа. За баярлалаа. Асуултанд маш энгийн байдлаар л хариулъя. Ямар нэгэн баримтсэлт үзүүлж ишлэл цитат авахгүйгээр ярих нь зүйтэй бахаа гэж бодож байна. Тэгэхээр товчхондоо хэлэх юм бол энэ удирдлага нийгмийн зохион байгуулалтад шагнал шийтгэл гэдэг хоёр юм бол ерөөсөө яг ихэр юм шиг авч хэрэглэгдэж ирж байсан юм төвхтэй. Шагнал шийтгэл хоёр бол ер нь маш эрт үеэс ахуулаад хүний нийгэмд одоо нийгмийн амьдралын олон харьцааны сайн муу талыг урамшуулах, зохицуулах эсвэл таслан зогсоохтол хэрэгжилж ирсэн ийм л зүйлд. Мэдээж хэрэг шагнал бол одоо нийгэмд хамгийн их одоо үлгэр дуур сайн чиглэл үлгэр дуурайл үзүүлж гаргасан одоо зан авир ааш шарншин хийж бүтээсэн зүйлд олгодог урамшуулын одоо хэрэгсэл бол одоо нийгмийн хэм хэмжээ гажуудуулж нийгмийн эмх журмыг буснуулсан буруу ааш авираар олон төмнийг одоо уруу татах гэсэн ийм үйл явдлыг таслан зогсоохын тулд шийтгэл явж ирсэн. Гэхдээ шагнал шийтгэлийн яг гарал үүслийг аваад үзэх юм бол үндсэндээ байгалаас л авчгаа зүйл шүү дээ. Энэ бол өөрөөр хэлэх юм бол маш эртний байгалийн түүхтийн хүний нийгмийн түүхтэйгээс илүү байгалийн түүхтэй одоо энэ гарал үүсэл бол холбогдох байх гэж бодож байна. Тэгээ ягаад гэвэл байгаль бол имх замбраагүй юм ерөөсөө төвчдөггүй тийм учраас байгаль дээр болж байгаа юм бүхэн бол яг зүй зогсоороо явж идэг. Сайныг дэмждэг, мууг нь одоо таслан зогсоодог гэдэг юм уу? Одоо ийм л чиглэлтэй зүйл шүү дээ. Тэгмээс хамгийн хэлбэршүүлээд шагнал сэтгэл болгочихсон нийгэмд тийм үү? Тийм. Тэгэхээр одоо өөрөөр хэлэх юм зүгээр л нэг байгаль одоо ямар зүйлийг шагнаж урамшуулж байсан юм гэхээр л одоо хамгийн зөв зүйтэй байгаль дээлтэй одоо байгалийн хөгжил, байгалийн үзэгдлийг ийм замбрааг алдуулахгүй ийм чиглэлээр явж байгаа зүйлүүдийг л дэмжин штэ. Яа дэмжиж цаашаа хөвглөөр тийм организм, тийм амьтдыг жишээлх юм бол одоо тэр байгалийн шалгарлын замд саад болохгүй гэдэг юм уу тэр чиглэлөө нь урамшуулж явдаг. Нөгөөх одоо буруу авир гаргаад байгаа ийм зүйлүүдийн таслан зогсоодог, байхгүй болгодог, устгадаг ийм чиглэлөө явсан гэж үзэж болно. Зүгээр л адгийн наазахан л
сүрэг адуу байлаа гэхэд чинь одоо юу гэдгийг тэр бас л энэ дотор чинь дэг журма сахихгүй байгааг энэ азарган хөгөөл явуулж штэ. хөөж хасаад хөөж явуулдаг юм уу эсвэл одоо хазж ашиглаад л ингээл шийтгэжээдэг имийг бол ардаг баг тийм ээ. Тэгэхээр энэ имийг л хүний нийгэм рүү авчраад одоо хэрэгжилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа аваад үзэх юм бол Чингисийн үед жишээлх юм бол шийтгэлийн тогтолцоон дээр бол яг л энэ шиг одоо Чингисийн үеийн шийтгэлийн тогтолцоонд бол шарангийн тогтолцоо байгаагүй. Тэрүүгээрээ Монгол бол онцлог. Харин одоо нуус тавчаа болон их сурвалжуудад авч үзэхлээр одоо тэр болохгүй бүтэхгүй байгаа одоо хүмүүсийг дандаа сүргээс хөөж гадуу гэдэгтэй адилхан цөлдөг, тусгаарладаг, байхгүй болгодог. Тэр нэг шоронд хийж байгаагүй. Шорон бол одоо жишээ нь Монголын нийгмийн үзэгдэлтэй хожуу гарч ирсэн. Дажи манжийн үед бол шорон байгаагүй шүү дээ. Хар гэр гэдэг юм л юм байсан. Шорон сэтгэл яг энэ бол нөгөө бүхэлдний шинжилгээ буюу нөгөө эрүүгээр ихсэн юм болоо явчих баг. За энэ яг би тэр бол өнөөдөр шагналыг голчилж яриа гэдэг байгаа. Тэгэхээр монголчууд ер нь нэгтээсээ цааш хэллээ. Ер нь элдв хэрэгэм цол чимэг одоо цолгуунсны зэрэгт эзэнээс ачаал бүгд өгдөг байсан байна. Тэгээд морио бөхөө цолж гин гэдэг чинь бас л нэг таны хэлж байгаа байглаас авч байгаа нэг юм л яваад байгаа шүү. Тэгэхээр өнөө цагт энэ төрийн одон мэдаа шагнал бидний амьдралд бол нэлийн юм чухал байл эзлээд их шиг боллоо. Энэ дээр таны бодол. Тийм шагналыг бол яг одон медальтай холбож авч үзнэ гэдэг бол их наадуулж авч ярьж байгаа асуудал. Угаасаа Монголын үзэгдэлд бол одоо одон тэндийн шагнал гэдэг бол энэ Богдоонт Монгол улсын үеэс л эхэлж бий болсон зүйл шүү дээ. Тэрнээс өмнө бол нэг одон хэрэгжижсэн тохиолдол байхгүй юм. Тэрний оронд бол тэр шагналын бусад систем одоо албан тушаал юу гэдгийг одоо тэр зэрэг тушаалд нь одоо хэрэгэм цолоороо гэдэг. За тэгэл одоо материалын байдлаар урамшуулах ийм талын юмнууд бол ер нь шагналын түүхийг аваад үзэхэд бол тэр моральны үзэл санааны ёс суртахууны талаар одоо хүмүүсийг сэтгэл санааны хувьд урамшуулах гэхээсээ илүү хүний одоо үндсэн биологийн хэрэгцээг хангах чиглэлүүд эхлээд шагналууд нь явж байсан бах. Ер нь одоо идэх хоол, өмсөх зөөх зүйл харчна юм байна. За тэгээ одоо бүсгүйчүүдээр шагнах хүртэл одоо тийм явдал бол Монголын түүхэнд байсан шүү дээ. Жишээ нь Чингис хааны үед бол одоо хорч байна. Одоо бүсгүйчүүдээр шагнуулсан юм хүн шүү дээ. Тэгэхээр шагналын тогтолцоо гэдэг бол угаасаа тухайн нийгэмд ноёрхож байсан эрхийн тогтолцооноос хамаардаг зүйл. Эрх нь ямар одоо эрх зүйн орчинтай байна уу? Тэрнтэйг л нийцсэн тийм шагналууд явж байсан гэж ойлгож болно. Жишээлбэл одоо Чингисийн үе одоо Монголын феодалын тогтолцооны үеийн эрх зүйн орчин гэх юм бол монголчуудын хэлдгээр Тэнгэрийн бошгын хууль, Тэнгэрийн одоо эрхийн орчин байж тухайд. Энийг олон улсын хэлээр ярих юм бол Диван рай гэж ярьдаг. Одоо орсоор бол божественный права Диван рай гэдэг бол монгол хэлээр бол Тэнгэрийн бошго, Тэнгэрийн талаар Тэнгэрээс шившөөрөл авсан тэр юмнууд л зөвддөг гэсэн ийм санаа байхгүй. Энэ санааг чинь бол нуус тавчаан тэмдэглэснээр бол хамгийн түрүүнд боорч одоо их тодорхой хэлсэн зүйл шүү дээ. Одоо Чингис бол хаан болоогүй, юуч болоогүй байх үед бол хэрвээ таныг би дэмжиж чагаад одоо эрх зүйн хувьд зөвдгөөд таан болгочвол та намайг яаж шагнаж урамшуулах юм бэ гэж асууж байгаа шүү дээ. Тэгээ Чингис тэр үед бол хаан болоогүй. Юу гэж хэлдэг вэ гэхээр үгүй хэрвээ тэгвэл сайн л байна. Тэгвэл би чамайг төмтийн ноён болгоё гэж. Тэгэхээр хоорч чинь хөгчөө боо маань бас мөчөөгөө өгөхгүй. Үгүй тэр тийм айхтар том чухал асуудлыг шийдээд төмний ноён болгоно гэдэг бол хангалттай биш ээ. Энийний тулд 30 сайхан говскүүчүүдээр шагнал болгож өг. Өнөөс гадна өглөө болгон одоо миний санал зөвлөгөөг сонсч бай. Өөрөөр хэлэх юм бол Чингисд бол одоогийн хэлээр ярих юм бол одоо бодлогын зөвлөх нь бол гэх гэж шүү дээ тухайд. Тэгэл яг энэ хөгчөө бөө маань юу гэж номл тарааж одоо эрх зүйн орчин бий болгосон гэхээр
тэнгэр газрыг илдэх Тэмүүжин хаан болгоно гэж одоо тэнгэрээс хэллээ. Жамаахыг бол огт дэмжихгүй байх гэсэн утгатай үйл хэлэл явдаг үстэй. Тэгэхээр хэлэх юм бол Чингисийг одоо хаан болгоно гэдэг үзэл санаа зөвшөөрж байгаа нь бол тэнгэр юм байна гэж. Энэ утгаараа бол үзэхлээр шин тэр тогтолцооч нь эрх зүйн тогтолцоо бол тэгж гарч ирж байна шүү дээ. Тэгэл энэ хэрэгжсэн. Тэгээд Чингис хэлсэн амаараа бол одоо төвтэй ноён болгоод дээрээс нь 30 сайн бүсгүйг тэр орон нутаг хуваажсан газар нутгаас олж яваарай гэж хэлсэн аманд хурж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чи юу халж яах нүглээр дахиад нөгөө Масловын хэрэгцээний онлоор гэж авч үзэх юм бол эхний шагналын үед бол хүний анхдагч хэрэгцээ, физиологийн хэрэгцээг хангах чиглэлүүл явж исэн байна л гэж ойлгож байна. Жамх. Тэгвэл Монголын төрийн түүхийн дөрөвд 2200 гаруй жилийн түүх боломжтой гэдэг хамгийн том одоо төрөөс шагнал авсан одоо материалыг юм одон ярих тийм итгэхэд одоо ямар хүн байх вэ? Нуус тавчаас жоохон холдоод наашлвал тий яг уу ер нь тэр үеийн одоо тэр юуны одоо гол одоо тэр бүр уламжил явуулаад ирсэн зүйл шүү дээ. Улс төрийн одоо бидний тэр одон медаль одоо саяын шагнал бол зүгээр нэг өнөөгийн хэлээр ярих юм бол бизнесийн байгууллагад энэ төвшөнд ярьдаг одоо нэг нэмэгдэл цалин бонусын одоо хэлбэрээр цалин өгдөг шиг юм уу, сурган сэтгэл зүйн шинжилгээ ухааны хүрээнд ярих юм бол одоо сайн хөөгтийг одоо нэг магтаж урамшуулдаг, цаашаалын үнэлгээ өгдөг гэдэг юм уу, эсвэл нэг зэмэл донгодох одоо сэтгэл санааны хувьд нөлөө үзүүлэх гэсэн тийм арга барил тэрнээс хамаагүй өргөн улс орныг төлөвшүүлэхэд одоо хамгийн чухал өөрөг ороод гүйцэтгсэн улсуудад бол ер нь албан тушаалын шагналал өгч явсан зүйл шүү. Газар нутаг албан тушаал. Тэр үеийн одоо тэр Чингисийн үеийн одоо тэр албан тушаал өгч яах гэдэг чинь бол одоогийн юуны хэлээр ярих юм бол губернаторууд болгоод авчиж байгаа байхгүй. Тодорхой газар нутаг хүн амыг эзэмшсэн. Тэн дээрээсээ татвар төрөөсөө авдаг, орлогоо тэндээсээ хоримтлуулдаг гэхдээ бэрмөсөн бие даасан хаан болгоод авчиж байгаа асуудал биш. Эзэн хаантайгаа орлогоо хуваалцдаг ийм тогтолцооны юм. За энэ утгаараа ол үзэх юм бол Монголын боорч за зэв ийм л улсууд л одоо хамгийн том шагналыг авч ирсэн. За энэний ч үлгэрээр одоо тэрний ордны Чингис хааны одоо хөшөөний ард талд чинь Монголын боорч хоёрын зураг байж байгаа үстэй одоо баруун зүүн хоёр мөрийн жанжин болоод баруун зүүн хоёр одоо төмний газрын одоо юуны захирал төвийн төмнөө бол наяад өгчээсэн баг тийм ээ. За одоо юу багшаа нөгөө тодорхой асуулт буюу миний сонирхоод байгаа Монгол төрийн нэг одон медалийн тогтолцоонд нэг Чингис хааны тэргүүн зэргийн одон гэж нэг өвөрмөгдсөн гоё одон байна. Энэ одон хэрхэн бүтсэн бий болсон талааныг та нэг хүүхдүүхийн яриач. Тийм тэргүүн зэргийн одон ярихын урд талд одоо энэ чинь нэг цоо шинээр гараад ирж байгаа асуудал шүү дээ. Бид түрүүн хэлсэн ер нь одонгийн асуудал тун сайхан юм гэж. Тэгэхээр богдонд Монгол улс байгуулагдаад одоо улс төрийн одоо аспекта тод том руу харагдуулахын тулд бие даасан тусгаар улс манжаас салцсан бие даасан улс болохын тулд бусад улс орнуудын одоо төлөөлөлтэй харьцахдаа тэр улсынхаа нэрийн өмнөөс олгодог одонгуудыг бий болгосон. Тэр нь бол Эрдэнэ очир одон. Тэр Эрдэнэ очир одон гэдэг чинь Богд хаан хийхдээ бол 3 зэрэгтэйгээр 1-р зэргийн Чингис хааны одон, 2-дугаархын Навтаа сайны одон, 3-дугаархын Өндөргийн зан ноцрын одон гэд. Тэгээд одон тус бүр өөрөө 4-5 зэргээр шагнагддаг ийм одон гаргаж ирсэн. Тэгэхээр эн чинь бол нөгөө одонгууд гэдэг чинь маш улс төрийн том ач холбогдолтой зүйл гэдгийг харуулж байна шүү дээ. За түүний дараагаар тэгэл одоо 21 онд ардны хавсгал ялсны дараагаар дахиад л одоо шинээр байгуулсан энэ улсын чинь манжаас салсан улсыг ятын мэрэгчлээс салсан тусгаар тогтоосон улс байгуулсан энэ юм тэмдэглэхийн тулд улс хавсгалын 7 жилийн үндсэн хуульд тогтолцоо бүрдүүлсний 4 жил шиг санаж байна. Одоо тэгэхээр чи хэд он болж байна вэ? 1924 оны үндсэн хууль дээр 4 жилийн 28 онд
одоо тэр анхны хоёр том одон бий болгосон шүү дээ. Нэг нь бичгийн ардын засгийн гавьяаны одон. Тэр нэгдүгээр одон бол бичгийн гавьяаны одон, нөгөөх нь цэргийн гавьяаны одон. Хоёрдугаар зэргийн одон цэргийн гавьяаны одон юм уу? Тэгээд ер нь ижил эрхтэй хоёр, нэг нь бол бичгийн гавьяаны одон, нөгөөх нь цэргийн гавьяаны одон гэж одоо хоёр одон. Гэхдээ нөгөө салбар дээрээ аваад үзэх юм бол бичгийн гавьяаны однууд нь бол Эрдэмтэн мэргэд бичгийн одоо хуучин тэр үед чинь бол нөгөө бичгийн гүнг үзэндээ байлаа шүү дээ хонд. Тэр тодруулаад тах. Энэ цэргийн бичгийн гавьяаны одон маань яагаад гээгдэж одоо байхгүй тий? Бичгийн гавьяаны одон яг тэр явцааны дунд бичгийн гавьяаны одонгоо сүүлд нь хэрэглэхээ болоод цэргийн гавьяаны одонгоо нөгөө тухайн улсын хаан улс төрийн зорилго эрх зүйн орчинтойгоо уялдуулаад өөрчлөлт ихтэл одоо аж үйлдвэрийн гавьяаны одон, цэргийн гавьяаны улаан түгийн одон гэдэг ингээм одонгууд болгоод. Гэхдээ бичиг соёлыг бол их өндөр түвшинд тавьж ирсэн л тийм. Бичгийн гавьяаны одон бол ер нь хамгийн чухал одон байсан. Ийм ч учраас Сүхбаатартай мөр зэрэгцэн одоо тулалдаж гэж хэлэхүү одоо Хойсгол цэргийн ламаар ажиллаж байсан ардын номын 7 гишүүний нэг л Лосолд анхны цэргийн гавьяаны бичгийн гавьяаны одонг өгсөн байдаг шүү дээ. Тэгээ тэр бол тэр одонгийн хүүхдүүх тэр дөрмийн би үзчихсэн одоо энэ Монгол улсын үндэсний архивд байдгийн цэргийн бичгийн гавьяаны улаан түгийн бичгийн гавьяаны одонгийн үнэлгэн дээр энэ одоо одонгоор бол ерөөсөө бичиг эрдэм боловсролын салбарт онцгой гавьяа байгуулсан ийм улсуудын одонгоог нь. За энэ одон чинь бол одоо миний санаж байгаагаар бас 3 төгрөгийн 10 15 төгрөгийн одоо цайлан юутай. За тэгээд өр хүүхэд нь гадаад дотоод сургууль явахаар бол одоо хөнгөлт дэмжлэг үзүүлдэг. За улсаас тэтгэвэр тогтоох одоо ийм юмд бас харж үзэх ийм агуулгатай дүрмтэй. Гэхдээ ийм одоо хөрөнгө мөнгөний дагалдах одоо материалыг одоо урамшуул бүхий энэ том одонг нэр төртэй авч явахгүй болохгүй. Ийм ч учраас ийм бичгийн гавьяаны одон зүүсэн авсан хүн улсын эсрэг ажиллаад гэдэг юм уу, олон түмэнд одоо муу суртал үзүүлээд гин тэрэг хийгээд ингэж явах юм бол улс энэ төрөнд уг шагналыг хурааж авна гэсэн ийм залттай. Тэгэхээр энэ бол дээр үеийн шаардлагууд бол маш нарийн байж л дээ. Тэгээд ингээ орхигдсон шагнал. Тийм байна. За багш. Бичгийн гавьяаны одон маань ингээ энэс өмнөх юунд бол одон байхгүй ч гэсэн бичгийн салбарт ажиллаж байсан улсууч дандаа гүнгийн зэрэг болгож ирсэн байхгүй одоо бичгийн гүнгүүд одоо цайнд гүн байна. За тэгэл жамин гүн байна. Дандаа одоо улсын нэрийн өмнөөс юугаа авчирсан юм улсууд шүү дээ. За багш. За бичгийн гавьяаны одон гэдэг чинь би анхудаа сонсч байна. За нөгөө Чингис хааны тэргүүн зэрэг одон байна гараад ирлээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ардын ховсголын үед бол ингээд цоо шин одонгууд гарч яад улс орны бүтээн байгуулалтанд зориулсан голдуу хөдөлмөр цэрэг батлан хамгаалахад зориулсан гавьяа байгуулсан улсуудыг шагнах чиглэлээр бол социалист баримжаатай одонгууд гарч ирж штэ хонд. За тэгэл энэ одонгууд чинь хөдөлмөрийн сайжуудад хөдөлмөрийн одоо мундаг хамт олонгуудад одоо шагналдаг гэж хэлсэн. Жишээлх юм бол хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон бол одоо жишээлх юм бол юунд өгчээсэн те одоо хангийн анхны байгууллагт гэх юм бол хадгалын ноосны үйлдвэрт ч гэдэг юм уу дараад нь ноолойхын нүүрсний урхаач гэдэг юм уу ингээд хамт олонгоо орно гэж байсан. За миний одоо ажиллаж байсан улсын их сургууль бол хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд хоёр одонтой харагдав. Монгол улсын их сургууль гэж ингэж явж ялээ шүү дээ. Тэгэхээр байгууллагт бас шагналыг тэр тухайн салбартаа оруулсан зүтгэлийн үнэлжил байж шил дээ. Тэр нь бол социалист тогтолцооныхаа үед бол өр нөлөөтэй байсан тэнд ажиллаж байгаа улсуудад одоо ямар нэгэн хэмжээгээр бахархал төрүүлж исэн гэдэг бол ойлгомжтой зүйл байгаа бахал та. Тэгээд энэ тогтолцоо чинь бол ер нь юу явсаар хагаад одоо социалист тогтолцооны үеийн шагналын бүхэл бүтэн тогтолцоодын одоо өдөртөө олон медаль одоо тэр юм хүртэл 90 он хүртэл бий болцсон. Тэгээд 90 оноос хойш энэ одонгоо халгуу өөрчлөгдөх гэдэг юм асуудал гараад л ингээд ирэхлээр өөрөөр хэлбэл эрх зүйн одоо нэг ардчилсан эрх зүйн тогтолцоод шилжээд ороод ирэхлээр хуучин социалист тогтолцооны үеийн одоо медалуудыг яах вэ гэдэг ийм юм гарч ирсэн л дээ. Ингээд энэ бол төвхтэй асуудал. За ер нь миний бодож байгаагаар бол байгуулагч бай, ямар нийгэмд тогтсон хэв заншил, соёл бол
өөрийн гэсэн инерцтэй байдаг. Тэр инерц бол өөрөө хэн оршин байх цааш хадгалагдах гэсэн юм аваад одоо хадгалдаг инерцийн хойтой байхгүй тохоонд тэр чинь мэдээж одонгоос инерц гарна гэж байх уу тэр одон медаль эзэмшигчийн зүгээс одоо энэ чинь яах юм миний хийжсэн одоо энэ нийгмийн тул зүтгэсэн юм чинь энэ одонтой хамт үгүй бол шаамууч гэдэг юм уу ийм эсэргүүцэл гэдэг маань тэр шагналын тогтолцоог огцом аваа хайчих одоо тийм болцоог л байхгүй болгочих адил тийм учраас өнөө хүртэл одоо манай одон медалийн тогтолцоо систем бол 1990 онд инээлцээ хадгалаа л агаал гэсэн. Хадгалж үлдсэн тэр одоо дөрөв журмаар л зохицуулагдаж байгаа зүйл байхгүй да энэ нэрс. За тэгэл энийг хадгалах одоо тэр шинэ тогтолцооны үед одоо энэ одон медалийн тогтолцоонд өөрчлөлт оруулах гэдгийн үүднээс л одоо нацгийн багунд ерөнхийлөгч байхдаа анх санаачлага гаргаад энэ Чингис хааны одон гаргаж энэ Чингис хааны одонгоор одоо төрийн дээд одон болгоод тэгээд тэрнээс доош одоо шинээр одон медалийн тогтолцоогоо шинжилгэсэн ерөнхий зорилго агуулж ирсэн баг. За ийм зорилгын үүднээс нэр бүхэлд нь тэр нөгөө 30 тогтолцооны одон 30 инерцээ хадгалаад байгаа. Ямар ч гэсэн одоо дээд зэргийн одонгороо шав төвчээ гэдэг үүднээс ингээд 2002 онд шүлээд одоо ажлын хэсэг байгуулад Чингис хааны хэсэгт ямар хүмүүс ажиллах вэ? За тэнд одоо миний санаж байгаагаар бол одоо тэр ажлын хэсгийг би ахалж байсан болов за бүрэлдэхүүнд нь одоо манай агуу их зохиолч Лодонгийн төдвөөс ахуулаад за нөгөө Монгол дуурхтны 100 эрхмээр орж исэн Бат төмөр гэж нэг каллиграфч хэлсэн дээр том юугаарч үлээ одоо хэлсэн дээр том каллиграфаар монголоор бичээд байдаг тэр уран бүтээлч тэгээ олон хүн орсон нэг 5-6 хүн орсон ийм улсууд гарч энэ улсууд бол Чингис хааны одонгийн заагвар дүрм тодорхойлтуудыг гаргаж тэгээ засгийн газраар оруулж дэмжүүлээд 2002 онд улсын их хурлын 21-р тогтоолоор уг одонг баталж гаргасан. За энэс хойш одоо энэ шагнал бий болсон л дээ. Өнөөдөр одоо нэг нь 20 хүн 17-8 хүн хоёр байгууллага шагнагдчихад байгаа болов. Хоёр гадаад иргэн Бангимон гой байсан. За нэг нь Жек Вотер ийм хоёр гадны хоёр хүн орсон. Ийм шагнал бол одоо ингээл өөрөөхөд үгүй хичээл явж байна л да. За шагнал бол бас тийм ч амар гарчаагүй одоо засгийн газрын оролдоон дээр ихтэл одоо өртөг мөнгөний асуудлаас гаргаад одоо миний санаж байгаагаар бол энэ Чингис хаан одон чинь хоёрдоо тухайн үед бас нэлээд үнэтэй 3 сая төгрөгийн төсөв төртгөөр бий болгосон гэдэгтэй нэг ширхэг гэн. Тэгэхээр 3 сая төгрөгийн одон зүүн төр гэдэг бол одоо бас л засгийн газрын гишүүдийн зүгээс одоо ингээд ийм үнэтэй шагнал бий болох юм уу энэ л гэж ярьж ил байсан. Тэгэл энэ чинь улсын тэргүүн зэргийн одон байна. Одоо энэ дарга нарын ихнэр хөвгтүүдийн зөөдөг хоёул жимгэлдээс нэг үнэтэй биш байгаа ухаал гэж шаг байдлаар хариулж байсан санаж байна. Энэ яг хоо би ч 2001 онд энэ одон бий болж байхад бол би их сургуулийн оюутан жоох хүүхэд байсан л байна л да. Анхны одоо одонгийн эзэн чинь анхны мондөг одон гаргаж штэ. Одоо хуучин нийгмийн тогтолцооноос шинэ нийгэмд ингээд нэг зал ягаад нөгөөтгöd нэг хөндөөхгүйгээр одоо бүр өмнө байсан богдхан засгийн одонгийн нэгийг бий болгож байна л да. Тэгээ анхны одоо шагналын эзэд ямар хүмүүс байсан? Ер нь юу ямар хүмүүсийг галдуулж ирсэн юм бол би одоо сайн. Тэгэхээр одоо одон анх гаргаж яхад бол одонгийн менежмент хийх гэдэг шүү дээ. Тийм дүрм одоо улсын хурлын тогтоол гаргаад одоо энийг бол ер нь улсын баярын үеэр одоо Монгол улсын одоо үндсэн хуулийн нэг преамбул тодорхойлогдсон л одоо нөгөөх л төрт яс дүүх соёлоо дээдсэн Монгол улсын одоо бүрэн эрхэт байдал энийг одоо бэхжүүлэхэд жинтэй хувир нэмэр оруулсан одоо дотоодын болон гадны одоо улсуудад олгож болно л гэсэн тодорхойлт хийсэн. Тухайн үе зүгээр би төсөөлөхдөө за энэ бол тун хавар шагналууллаа жил болгон
Гэхээс илүү одоо тэр нэг анхлаад ер нь 3 ширхэг хэлгсэн юм байгаа шүү дээ. Тэгээд тэр 3 шаг тэгээ 3 ширхэг юм байна. Тэр нэг за 20 30 жил бараг болчихлуудаа л гэсэн шиг төсөөлттэй байсан. Тэгээ анхныхын нь бол харин бодож одоо манай улс төрийн удирдлагууд ерөнхийлөгч нэлээд нухастай бодсон баг. Тэгээ анхны шагналаар бол Монгол улсын одоо анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Гачирбатгайг шагнаа гэдэг тийм шийдэл түрээд тэгээд шагнал гаргахтаа бол бас зүгээрчгүй анхны ерөнхийлөгчийг шагнах зарилгийг одоо 2 дахь ерөнхийлөгч Багванд одоо бүрэн эрхийн хугацаа дуусгахаа өмнө гаргаад тэгээд зарилгаа гаргаад ингээд 3 дахь ерөнхийлөгч бол анхны ерөнхийлөгчтэй гардуулахаар өөрөлдөх юм тухайн үед сонгогд одоо Монгол улсын ерөнхийлөгчээр сонгогдож ажиллах гэж байгаа 3 хүн одоо Чингис хаан одон дээр нэгдэж байна гэдэг логик гэлгүй одоо тэгж анхны ерөнхийлөгч Ачирбатыг шагнах тухай 2 дахь ерөнхийлөгч Багвандын зарлиг гарч 3 дахь ерөнхийлөгч Нацгийн намрын их баяр бол Ачирбатгайд гардуулсан 2005 онд гардуулсан юм л төвхтэй зүйлтэй. Зөвхөн 3 ерөнхийлөгчийг дамнаад 4 жилийн хугацаанд менежмент хийгдсэн. Тийм ээ. Тэгэхээр эн чинь яг хөө ер нь эхнээсээ бас нэлээд харам хандсан, нэлээд бодлоготой хандсан ийм л одон шүү дээ. Тэрнээс одоо Авдгаруулаа шагныг гэвэл шагнасныхаа одоо одон бий болгоотал шагнаад эхлүүл эхлэх байсан баг л да. 3 одон хэлж тухайн үед 9 сая төгрөг гаргаж ирсэн байна да. Тэгээд 3-аар бас одоо ч 20 галзаа цэр яах вэ? Толгойч багш энэ яг хуу сая нэг одонгийн шатлал ярьлаа. Би бас нэг ингээс Оросын холбооны улс чинь бас энэ зүйлт гэдэг юм задраад яг нэг одонгийн таны хэлээд байгаа инээлцээ бол хадгалсан юм байна бас. Одонгийнхаа тогтолцооны. Тэгвэл бас яг нөгөө цагаан хааныхаа юмнуудыг оруулж ирж байна. Ариун Георгийн одон 1 2 1-ээс 4-р зэрэгтэй юм байна. Тэгэхээр манайх бол ер нь энэ улс орнуудын ордон их зэрэгтэй байгаа гэдэг. Тэгэхээр манайх чинь одоо зэрэгтэй алдагдах одон 1 2 дугаар гэхээс өөр зэрэг байхгүй. Энд бас нэг Монголын онцлог байна уу? За яг хөө тийм. Тэгтээ яг хөө зэрэг байхгүй ч гэсэн одонгийн зэрэг зандааг бол тэр одонгийн одоо од медалийн дүрмээр бол ерөнхийдөө зохицуулаад өгсөн. Энэ нь ахалах уу? Энэ одоо хүний ингэр дээрээ зүгтээ энэ нь одоо одонгоо одоо тэр хүн зэргийн ашил өглөөш алига хангийн 400 хүү дистрал нь ямар байх уу гэдгийг бол гаргацсан зүйл. Тэгэхээр шагналын юм дээр л яг үгүй ер нь Чингис хааны одон гаргаж ийн гэдэг чинь бол тэр одоо бас л зөвхөн нэг социалист тогтолцоогоор хүүхдүүхээ хязгаарлаад байгаа юм шиг биш маш эртний түүхтэй улс орон гэдэг утгаараа хинч Чингисийн одон гаргаад ирлээ гэхэд бол энэ одоо тэр Ариун Георгийн одон гэдэг юм Арон Айнагийн одон Станиславын одон гэдэгтэй адилхан тийм түүхээ наашлуулах гэсэн зүйл дээ. Гэтэ социализмын үед бол бас ийм их хатуу бодлоготой байсан. Энэ Оросдож адилхан шүү дээ. Тэр хуучин одонгуудын чинь бол хориод зөвхөн болгоод тэгээ эн чинь улс төрийн тэмцэл шахуу юм байхгүй байх юм даа. Жишээ нь би нэг сонирхолтой түүх хэлээ л дээ. Одоо жишээ нь Октябрийн хавсгал яснаас хойш бол энэ хаан засгийн үеийн одонгууд чинь зугаараа одоо үнгүйдээд зүүдэг хөнгөө болоод хэрвээ зүүдэг одон гарах юм бол нөгөө шинэ нийгэм байгуулж байгаа юм эсэргүүцэж байгаа юм шиг юм болоод ийм болцсон үе байхгүй. Гэтэл Октябрийн хавсгал дөнгөж ялаад удаачгүй байх үед одоо Оросын эрдэмтэн Орос зөвлөлтийн одоо дэлхийн нэртэй том эрдэмтийн тоонд ордог Павлов бол одоо нөхцөлт рефлексийг тэр нөхцөлт рефлексийн он гаргасан дээр чи одоо өнөөгийн бүхэл байгалийн шинжилгээ ухааны суур ондын нэг шүү дээ. Тэгтэл одоо нэг Павлов яг одоо туршилт хийдэг лабораторийн нохойн дээр ажиллаж ирсэн услууны рефлексэл туршилтаа хийдэг. Гэтэл өлсгөлэн болоод ядуурлуулаад Павловын хэдэн нохойд байтгаа хосгол улаан зэрэгээ тижих мөнгө комстод ирсэн үеийн үед чинь лабораторид ажиллахаа болоод тэгсэн Павлов ажиллаг болсон хүн чинь гараад ирсэн. Гарч ирэхдээ хизээш улс төрчдгүй эрдэм шинжилгээний ажлаа хийгээд лабораториудаа суудаг гэсэн хүн чинь тэгээ нөгөө цагаан хааны үед шагнуулсан хэдэн одонгоо зүгэл сөмийн үүдэн дээр одоо зах зээл хаана байна Павлов хэдэн одонгоо шижигнуулсан олонтой газар яваад шүү. Зөв засгийн эсрэг юм яриад л ингээл одоо энэ эрдэм шинжилгээний ажил зогслоо ямар ч нөхцлөөр одоо ажиллах болцоогүй боллоо.
Тэгээ энэ линий санал төрөлгүй яг мэдээж хэрэг. Тэгээ яатсан Паул нохоо дижэл байхгүй болоод лабораторид зогссон. Тэгээд нөгөө Паулийн эрдэм шинжилгээний ажлыг үргэлжлүүлэх нохооны дижэлээр хангах лабораторийн ажиллах нөхцлөөр хангах тухай тусгай тогтоол гаргаж, зарим арга хэмжээний тухай гэдэг тогтоол гаргаж, шийдвэр гаргаж, тэгээ Паул байхдаа одоогоо тайлал лабораторитой ажиллаж гисэн. Тэгээд энэ одоо өндөрлөгийн том нээлтийг хийсэн. Онлайн эзэн болсон. Тэгтэл цаана хамгийн сонирхолтой юу болж байгаа нөхлөөр тийм эмзэгл асуудал байхгүй тэ шинэ хуучин хоёрын одон одоо зэрэгцүүлж хэрэглэх гэдэг юм уу? Одоо нэг нь одоо нөгөө нийгмээ үгүйсгэхэд бол тэр хуучин одонгийн инерц дөнгөж хуучнаасаа салсан байсан улсын хооронд тэр Паулийн үгээрээ яаж нөлөөлөх вэ гэдгийг л тооцож байна л гэсэн санаа шүү дээ. Ингээд гараад ирэхлээр тэр чин зарим арга хэмжээний тухай гэдэг шийдвэр гарсан. Тэгэхээр бус эрдэмтэд нь бас л адилхан яд үзэдүү эрдэм шинжилгээний одоо санхүүжилт байхгүй. Тэгээд энэ тухай хин нөгөө Нобелийн шагналт эрдэмтэн Капица бичсэн байдаг юм. Манай хатам аав ярдгийн тэр том физикч байсан Григорович л үү дээ. Тэгээд тэр тэгсэн гэж би нэг удаа Паулыг одоо нохойн хоолтой болоод эрдэм шинжилгээний ажлаа хэрэгжлүүлэх зөв засгийн тогтоол гарсны дараагаар Пауловтой уулзаад та намайг лабораторид нохоо болгож авахгүй гэж асууж байсан юм аа. Нэг дотоо өрөөсгөл хийснийг нь л хэлээд байна шүү дээ. Тэр чинь зарим арга хэмжээ тэр бүх эрдэмтдийгээ зэрэг дэмжих хэрэггүй гэдэг. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэж нөгөө Капица асуусан байгаа юм л тэр хадам эцэгс гэсэн. Та энэ эрдэм нутаа мундаг хүн байж юунд имээ яриад байгаа юм гээд. Одоо тэгээд тодорхой хариулт өгөөгүй гэсэн тийм юм бол одоо баримт нь байдаг юм да. За энэ Павлогод нэр гэхэд Монголч нь бас цаана нэг шагналын инээл санагддаг чинь. За дээрэс нь тэр нөгөө бас хин нэгэн Чингисийн одонтой болчих юмыг хааччих шиг байна. Тэгээд нөгөө богдхон засгийнхаа юмыг сэргээчлээгээд. Ер нь манайхд энэ нөгөө хуучин шин нийгмийн тогтолцооны шагналын зөрүүдээр бас яг энэ Павлого шиг алдсан гэсэн онцсон энэ юм ер нь эмзэг асуудал гэдгийг нь бол би ойлгоод байна. Тэгэхээр нөгөө хуучин цаг удирдагчид нэрээ буруу шагаад бас нэг юм болоодсэн тэнтэй холбоотой юм бас юу таал одоо. За яг хөө ер нь энэ бол үндэ эмзэг нарийн асуудал энийг одоо үнэлэлт өгнө гэдэг бол хэцүү. Зүгээр санал хүн янз янзын санал ярьж л байдаг. За тэгтээ шагналуул тухайн цаг үедээ одоо ч алдаж онсон юм байдаг л бах. Тухайн цаг үедээ шалдаж онсон юм зөндөө л одоо кейс одоо архивын материал зөндөө саяхных ч байж шүү дээ одоо. За тэрний нэг нь бол одоо Зэдэн Балдаргын гавьяа шагналуудын хурааж авсан шийдвэр гаргаж ягаад сүүлд нь буцааж олгосон тийм юмшигэл гарч ирсэн. За богдханд Монгол улсын үед бол нэг шагнал урамшуулах та хүндэтгэлгүй хандсан одоо жишээ нь хошуу захирах тамгаа шинжилүүлж авахдаа хөнгөн нэмгэн хятад товцтой явж очиад шийтгүүлж яасан одоо Цэрэн банкын одоо кейс архивын материал байж л байдаг. За дараад нь одоо богдхан нэг үед одоо шагналын авсан шагналаа одоо эзэн болж чадахгүй богдыг эсрэгүүцэж хараа зүгсэн тэрнээс явуулаад зарим шагналаа хураалгаж ирсэн том кейс үе тухайлах юм бол одоо 1911 онд Менжасалаад богдхан манайх төвтэй үйл ажиллагаа явуулж Монголыг нэгдэх энэ том ер нь фамонголист хүн байсан шүү дээ. Ер нь Нармай Монгол үзсэн. Тэгээ Нармай Монгол үзлийг тээгч хамгийн том хүн бол ер нь богд байсан баг. Тухайн үед тийм ээ Зэвэн Жамсраан уу зэрэг тийм усуд байсан л да. Тэгэл одоо Монголд өөрийнхөө соёлд богдын соёлд дагаар орол татах үйл ажиллагааг явуулсны нэг том баримт бол одоо Манжин шууд харьяанд байсан даргаангийн хязгаарыг наашаа орох нь цаашаа явчих нь гэдэг дээр л том тэмцэл гэдэг юм одоо үл үзэгдэх тэмцэл яваад одоо богд өөртөө соёлдоо татаж авч тэрийг богдын соёлтойгоор орсон хүн бол тэр даргаангийн хязгаарын бүгдийн ноён бүгдийн дарга гэж байсан да тэр үед бол Манжи алуун тушаалаараа хүмүүсрийг ийдсэн шүү дээ тийм Содон Довдонг гүнгийн зэргээр шагнаад нааш нэм
одоо улс байгуулахад гавьяа байгуулсны үнэс. Тэгтэл нөгөө мө Содом Давдан чинь 12 оны үед энэ хүрээний баруун талын хүрдний хажуу талд нэг дарга 80 морноос ончаал өндих болгондоо богд мозалиг гадл богдыг илдвэр хараагаад жигтэй юм болж л дээ. Тэгэхээр тэр үеийн ламнар шашин цэвэр туслах одоо тэр нөгөө хүрээний амгэргийг захиран шийдэгтэйсэн одоо шанцтуун яам эдний том зэрэг ламтай улсууд чинь богдын нэр хүндийг өмөрлөгүй явах. Одоо тэгээд богдод битсэн байдаг юм ерөөсө богдыг хүндэтгэхгүй төрөлтөшөндөө байхгүй юм учраас энэ одоо гавьяа шагнал энэ юм энергиж харж үсэх хэрэгтэй байна гэж. Тэгээ богд бол яасан гэхээр юуны бүгдийн даргаас нь болиулаад одоо нөгөөх гүнгийн зэрэг болон бусад одоо шагналын хэвээр үлдээгээд ингээ хэсэг явуулсан байдаг. Тэгээ тэр нь юу харуулж байгаа гэхээр тэр миний өршөөнгүй хандсан байдаг байхгүй. Тэгэхээр намайг өөрөөр хэлбэл богдын нэр хүндэд талдах асуудал бол тэр улсыг байгуулахад оруулсан зүтгэлтэй харьцуулахад бол бага юм аа. Бага хэрэг юм гэж үзээд уучлангуй хандаад хэсэг зуур одоо нөгөөх бүгдийн даргаас нь алуун тушаалаас нь болгоод 3 сарын дараагаар буцаагаад одоо дараагийн хязгаарыг захирах одоо алуун буцаад тавьсан. Хамгаалалтаа хүншүүл яагаад энэ тийм. Тэгэхээр эн чинь айхтар нарийн бодож штэ хондоо. Тэгэхээр чинь нөгөөх гавьяа. Тэгэхээр эндээс юу харагдж байгаа юм бэ? Ерөөсөө ямар нэгэн шагналч бай, шийтгэлч бай. Одоо шагнал нь бол оруулсан гавьяа зүтгэлд нь эквивалент нийцсэн байх хэрэгтэй. Шийтгэл бол үйлдсэн гэмт хэрэгт нь нийцсэн байх хэрэгтэй. Гэтэл шагнал дээр аваад үзэх юм бол тэр латинээр томьёо хэрэглэх юм бол telos одоо fitness гэж хэлгүүт одоо тэр fit болж явах хэрэгтэй шүү дээ. Гавьяа зүтгэл нийцэх хэрэгтэй. Шагнал хоёр бол хоорондоо нийцэж явах хэрэгтэй. Гэтэл энэ зарчим бол алдагдах тохиолдол үеийн үед одоо зарим үед бол гарч исэн байж магадгүй. Тэрийг бол одоо би элдв хонхой баримт доочч одоо дүүх яриад яах вэ? Тэгэхээр яаж нийцэхгүй яах вэ гэхээр шагнал нь томдоод гавьяа нь багтаад байх тохиолдол байж болно. Гавьяа шагнал хоёр яг нийцсэн байж болно. Эсвэл гавьяа нь багтаад гавьяа нэгтээдэг шагнал нь нийцэхгүй байж байгаа. Ял шийтгэл дээр ч бас адилхан шүү дээ. Шийтгэл нь одоо хүнддээд байдаг эсвэл хөнгөдөд байдаг. Яцсан асуудал яригдах гэдэг. Тэгэхээр багшаа энэ таслыг та тэгээд ингээд шагнал ярих гэхээс бол нууц товчоо эсвэл богд хаанд эсвэл алдын цэг одоо би нэг танаас өнөөцгийн юмд холбогдуулсан. Ер нь энэ одны танил хүмүүс гэхээр соёлын төлөвлөгөөний ажилтан, улсын орчин, Монгол улсын гавьяач жүжигчин гэх тээ ийм хөрөөл одоо манай төлөө ордон ингээл байсаж байгаа л нэг цэцэг дийлэл гойдог боллоо. Тэгэхээр зарим нь одоо бүр ингээд энэ арай хитэлээ гэж чинь зарим нь яад юм бэ гоё байна л гэдэг. Энд дээр та ингээд нөгөө ардын засгийн газар, богдын засгийн газар руу явах яг өнөөдөр нэг энэ шагналын асуудлыг яг ямар өнцгөр алж байна. Тэрийг та. Тэгэхээр миний одоо санаа бол би сая хэллээ л да зарчим бол одоо шагнал одоо тэр гавьяа зүтгэл хоёр яг л нийцэж явах хэрэгтэй. Тэр нийцээд энэ тамирыг дээл өмсөл одоо нэг юм тэмдэг аагараад талцал хүмүүс загнаал. Энэ ямар юмнараа энэ нэг авт ингээд. Тэр гавьяа шагналдаа нийцсэн шагналаа авч байгаа хүн нь бол тэр улс төрийнхээ одоо манайха юу гэж хэлдүүлээ одоо тэр дөөншүүлэн чигдэг тэнгэрээ зооломж гэж ярьдаг энэ их айхтар бахархал хүндэтгэлийн зүйл шүү дээ. Тэгэхээр тэр бахархал хүндэтгэлийн зүйлийг зүгээр нэг хоосон ардлах шидэх юм эсвэл атаархал ямар нэгэн тиймар сольж болохгүй л дээ. Тэгэхээр тэр шагналаа авч байгаа улсууд бол үндэсний дээл авцаалаад баяр багтлаа илэрхийлээд ингээд явах нь бол зохимжтой сайхан баг. Би түрүүн хэллээ шүү дээ. Одоо тэр гавьяа шагнал авахта хитрхи хөнгөн алдаад нөгөөх ятад нэгэн хувцас чад одоо ингээд явжсэн ийм юмд бол манай төрийн уламжлалаар бол нэг таатай хандж байгаагүй. Тэгэхээр тэр Монгол ёс уламжлалаад байгаа тэмдэгтэлтэй хандаж ингэж байгаа зүйл гоё юм байна л гэж байна. За тантай ярилцлага өрнөс нэг ер нь бол долгорж багшийн талаар ингээд нэг бичил судалгаа гэдэг юм уу. Гэхдээ нэг судалгаа интернет олчсон л хийсэн шүү. Нэл хэлээ. Тэгсэн таныг ингээд зарим нэг судлаач ерөнхийлөгчийн засаглалыг илт дэмждэг гэдэг шүмжилсэн харагдсан. Та ер нь яагаад ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байдیں۔
Гэхдээ ерөнхийлөгчний засаглалыг дэмждэг гэдэг тийм утга бол над дээрээс гарах ямар ч үндэс байхгүй. Энэ бол яг хэвдээ одоо манай хэвлэл мэдээллийн зүрийн одоо юу гэдгийг би бол тийм байр суурь идэвхтэй байр суурьнаас одоо ажиллаж явах үед бол энэ зүрээр хардах тийм тохиолдол байдаг байсан байж магадгүй. За энэ Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар бүлэг одоо энэ төрийн байгууламжийн хэсэгтэй холбоотой тэр юмн дээр одоо би холбогдож исэн тохиолдлууд бол бүх ард түмний үндсэн хуулийн их буюу одоо их цаазын төслийг бүх ард түмнэр хэлцүүлсэн дүнгийн тухай одоо хуучин үед чинь нөгөө эхлээд намын байгууллагаар үр дүнгээ хэлцдэг дараад нь төрлөөгөө оруулдаг ийм уламжлалтай байлаа шүү дээ. Их цаазын төслийг бүх ард түмнэр хэлцээд намын бүгд турлаар хэлцээд тэгээд одоо улсын их хурлуугаа оруулсан гэдэг бол тодорхой. За тэн дээр бол тэр бүх ард түмнэр хэлцүүлсэн дүнгийн тухай илтгэлийг бичиж боловсруулах ажлын хэсэгт орж исэн бол тийм нэг тохиолдол бий баг. За сүүлд одоо байгууллагаар юу юм бэ те? Яг 2001-ээс сая ингээд таны намтар явж байхад 1-ээс 8 онд Монгол улсын ерөнхийлөгч улс төрийн бодлогын зөвлөх гэдэг чинь хоёр ерөнхийлөгчийг дамнаад ерөнхийлөгчийн институт зөвлөсөн хүн биш та. Тэгэхээр тэр албан тушаалтыг эрхэлжсэн тоо холбогдуулаад танаас ерөнхийлөгчийн институтыг арай дүүлэх гэдэг юм уу тодруулах гэсэн ийм оролдого галтсан байд юм уу? Ягаад энэ огт тийм юм байхгүй. Би бол одоо байр суурь одоо миний тэр артикл элт хангамж дээрч бий дээ. Харин одоо ерөөсөө юуны их цаазын төслийг бүх ард түмнэр хэзүүлэхэд бол ерөнхийлөгчийг парламентаас сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуул хоёр шаттай байна гэдэг ийм төсөлтэй одоо орсон гэдэг шүү дээ. Одоо нөгөө мэргэжлийн та бүхэн бол бүр ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэж байна. Парламентаас сонгоно гэдэг ийм л байр суурьтай. За гэтэл одоо үндсэн хуулийг хэлцэх явцад бол дашвалбар тэргүүтээ одоо их хурлын гишүүд их идэвхтэй хүчтэй сандууд гарсан л да бид энэ цуглчаад ард түмнээ сонгоод журж ирчээд ерөнхийлөгчөө бүх ард түмнээ сонгохгүй бол ямар хэрэг байдаг юм гэж. Тэгтээ ерөнхийлөгчөөс ард түмнийг ерөнхийлөгчийг бүх ард түмнээ сонгоно гэдэг бол ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэдэг асуудал биш шүү дээ. Өөрөлдөх юм бол хөрөнгөстэй барууны судлаач югаарууд яг манай одоо зүйрлж хэлэх юм бол Францын одоо нэг миксэд гэж ярьдаг. Францын одоо холимог тогтолцооны хэлбэр рүү орсон. Бүх ард түмнээс ерөнхийлөгчөө сонгуулсан. Тэгээд сонгуульд ялсан намын өнгө ерөнхийлөгчийг нэрэн дэвшүүлсэн намын өнгө хоёр нэг болоод ирсэн нөхцөлд бол ерөнхийлөгчийн эрх мэдэл жаахан төвөж ирдэг. Ийм л тогтолцоо байхгүй да. Тэрнээс ерөнхийлөгч нэг намаас дэвшиж гараад парламентд олон хулгай нам нь өөр нам болсон тохиолдолд бол ерөнхийлөгчийн эрх үүрэг бол яг л одоо нэг парламентаас сонгогдсон ерөнхийлөгчийн хэмжээнд байдаг юм л тогтолцоо байхгүй да. Тэгэхээр тэрийг хийхдээ буруу хийснийг бол би харин шөмжилж яасан тохиолдол бий баг. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийг парламентаас сонгоно, ерөнхийлөгчийн одоо сонгуул хоёр шаттай байна гэдэг анхны төсөлд байсан зүйлийг ерөнхийлөгчийг бүх ард түмнээ сонгогчоод тэгээд ерөнхийлөгчийн сонгуул хоёр шаттай байна гэдгийгээ заслгүй орхицсон. Одоо хүртэл манай үндсэн хууль дээр нь хадгалагдчихж шít. Тэгэхээр одоо манай үндсэн хуулиар бол ерөнхийлөгчийн сонгуул хоёр шаттай байна гэж ингэж ойлгогдоод байна шít. Тэгэхээр бүх ард түмнээ сонгогдоод гараад ирсэн ерөнхийлөгчийн дараагийн хоёр дахь шатны сонгуул юу гэдэг юм гэхээр юу ч байхгүй. Яагаад тэр өмнөх тогтолцооны өмнөх одоо төсөл дээр хоёр шаттай байна гэж хэлсэн юм гэхээр намууд ерөнхийлөгчд нэрээ дэвшүүлээд бүх ард түмнээс урьдчилсан санал аваад ингээд гараад ирэхлээр одоо хоёр хүн одоо илүүрхэд гараад ирнэ дээ. Тэгэхээр энийг парламентаар хоёр дахь шатны сонгуул болгоод парламент дээрээс одоо ерөнхийлөгчөө сонгоод гэдэг ийм санаа байхгүй. Одоо шал ондоо юм болоо явчихсан шүү дээ. Одоо шал өөр болоо. За багшаа тэгтээ тэрийг орох ингээ. За нэр бүхий судлаач за нэр усны яг ер нь бол манай багшиг гүтгээд идэв юм биш үү. Энэ үндсэн хуулийн яг нөгөө суурь концепцт бол хүндэлтэй ханддаг ийм багш судлаач юм байна. Би бас буруу ойлгосон юм байна уучлаарай. За дараагийн нэг асуулт. За Монголын Вудров Вилсон одоо дэлгэр академийн багш судлаачд бол Монгол таныг үнэхээр Монголын Вудров Вилсон гэж үздэг. Тэгэхээр таны энэ төрийн захиргаа гэдэг энэ ном одоо миний мэдхийн 2 удаа шинжилгэжлээ. Сүүлийн хувилбар дээр бүр тарих зүрх гэд 2
ийм уран зургийн аргаар тарих зүрхийг гэдэг хэлсэн. Энийг яагаад бас тийм уран зургийн одоо эзэмшигний өгүүлбэх юм номонд орох болчих вэ? Энийг та нэг тайлбарлаад явал бас сонирхолтой болох гэж бодлоо. За яг тэр зүрх тарих хоёр гэдэг нэг хамгийн сүүлдний жижигхэн тийм татлуур оруулсан. Энэ бол өмнөх тэр эрдэм шинжилгээний статьянуудтайгаа харьцуулах юм зүгээр одоо нөгөө бие халаалт гэдэг шиг тархины бие халаалт гэдэг шиг хөнгөн шингэн хэлбэрээр ер нь энэ хүний мэдрэмж нөгөө талд тархины сэтгэлгээний хүч чадал хоёрыг энэ ач холбогдлыг л одоо сенсуализм одоо арсенализм гэж хэлгүүд одоо латинээр томьёо хэрэглэх юм бол энэ хоёр дээр жоохон алин дамгаалах хэрэгтэй юм байна. Сенстэй одоо мэдрэмжтэй толгуурлаад явах нь зүйтэй юм уу, тархиндаа итгэх нь зүйтэй юм уу гэдэг дээр бол ер нь үе их маргадаг. Зарим улсууд бол сенсээ барайл одоо мэдрэмжэл бариад явдаг. Одоо зүрхээ даглаа л гэж ярьдаг. Тэгэхээр зүрхээ дагах юм уу, тархиа дагах юм уу гэдэг ийм л асуудал бол үеийн одоо сэтгэгчид онолчдын нэг л маргааны асуудал гэдэг юм уу, тийм л юм байдаг л да. Энийг л одоо нэг тодруулах үүднээс л зургалсан ухаантай юм. Тэгэхээр жишээ нь зүрх тарих хоёрын аль нь илүү юм бэ гэд ингээд аваад үзэх юм бол одоо халуун зүрх хүйтэн тархины онол гэж ярьдаг. Аристотелийн үеэс тарих гэдэг бол ер нь тийм мэдрэмж байхгүй, маш хүйтэн цэвэр бодол хатуу логикол барина. Нөгөөдөх тэр арсенал талаа. Энэ халуун зүрх мэдрэмж бол одоо сэтгэл догтлол хонгой юм одоо ингээд явчихна гэж. Тэгэхээр нөгөө тэр халуун зүрх сэтгэлээр дамжсан гэмиг тэр тарих бол хөргөж явах хэвээр аржиатар гэдэг нэр томьёо хөргөсөн шүү дээ. Хөргүүрийн үүрэг гүйцэтгэх хэвээр гэж. Тэгэхээр яг хөө тэр зарим усуд бол тэр мэдрэмжээ хэддэг үйлгээд л орлоод ашиглах чадал явждаг тохиолдол бол тийм байх тул тэр тарихаараа нэг оруулаад жаахан тэр халуун мэдрэмжүүдээ жаахан хөргөөж хүйтэн айхтар ухаан гаргасаа л гэсэн тийм санаа юм л та. Тэгэхээр энэ дээр бол зүрх тарих хоёрын одоо ач холбогдлыг бол сая миний хэлдгээр бол тархин чухал зүрх нь хоёрдугаар зэргийн байх ёстой гэсэн санаа хэлж байна да. Гэтэл үеийн зарим улсууд бол бас тэгж үзэж байгаа юм. Жишээлх юм бол одоо тэрийн эрх мэдлийг хуваарлах онолыг одоо хөгжүүлсэн томчуудын нэг Жан-Жак Руссо бол парламент бол зүрх нь, засгийн газар бол тарих нь гэж ингэж хэлсэн. Тэгэхээр одоо бид бол гурван эрх мэдэлтэй шүү дээ. Тий, гурван эрх мэдэлтэй. Руссо бол хэдийгээр гурван эрх мэдлийн тухай ярьсан хэрнээ парламент засгийн гүйцэтгэх засаг хоёроо нэгийн зүрхтэй нэгийн тарихтай холбосон л да. Тэгээд 3 дахь эрх мэдэл буюу шүүх засаглалыг үл юутай зүрлээг байцсан. Юутай зүрлэмээр. За би бол нэг артикл дээр тусгасан санаж байна. Ер нь тэр юу бол шүүх засаглал гэдэг бол зүрх тарих хоёртой харьцуулах юм бол нэлээд доогуур байралтай одоо функцээр угаасаа хүний хөлшүүлж ойлгох гэдэг. Тэгээ хүний бие эрхтэн чинь одоо тодорхой байралтай тэгсэн хэрнээ тодорхой үүрэгтэй л зүйл шүү дээ. Тэгээ угаасаа манай нуус тавчаач би цээрн цээжиндээ бөөр нь бөксөндөө байна гэж. Тэгэхээр би бол бөөртэй зүйрлэх тийм санаатай байдаг тэгж битсэн баг. Өөрөөр хэлэх юм бол бөөр гэдэг бол одоо энэ бие организмд байгаа хортой муу зүйлүүдийг ялгаад гадагшлуулах тэр бөксөнд л байж идэг үүрэгтэй л гэж ингэж хэлэх гэж яахгүй. Доошо гэхээс илүү би бол их мэдрэмж шудраг ус гэдгээр ялган салгана гэдэг. Тий, ялган салгана. Тий, тэр чинь бол ухаандаа байрлалынхаа хувьд доор болж байгаа боловч нөгөө өөр өөрийнхөө функцийг л гүйцэтгэхэд явна. Тэгэл тэрийг одоо нэгэнт эрхтэнтэй зүйрлсэн юм бол тэр нэгийн зүрхтэй нэгийн тарихтай зүйрлж шаад нөгөөдхийн дутуу хайчтай ер нь бөөрл юм даа л гэж. Засгийн газар бол тарих. Засгийн газар бол тарих. Тэгэхээр одоо хэлэхдээ төрөний локаар үзэх юм бол засгийн газар нь тарих юм чинь чухал юм гэж бодоод байна. Бас хэлэх гээд шүү дээ. Өрөөсөө тайлбарлахтай гэж хэлсэн юм гэхээр за хүний тарих бол яг хэвдээ муудаж болно, зөнгэлж болно, сус орваад нэг болчих болно. Тэгэд нэг юм салгалаа засгийн газар бол нэгэл тэр тарихтайгаа адилхан засгийн газар салгалаад явж ийж болно л гэж одоо шууд гэж хэлсэн шүү дээ. Харин тэр зүрхтэй зүйрлээд байгаа парламент ч л байхгүй болчих юм бол тэгэл
улсын зүрх зогслоо. Халуун зүрх буюу халуун илгнут гэдэг. Тэгээд ингээд байхгүй болно гэж ингэж хэлсэн зүйл. Тийм учраас тэр зүрх тарих хоёр гэдгийг ямар юмтай уялдуулж авч үзсэн үү гэдгээс хамааруулж зүйрлээ зөв хэлэх ёстой юм л гэж санаж байгаа. Зүгээр арсенализм, сенсуализмын аспектаар авч үзэх юм бол арга байхгүй тарих нэгдүгürt байх ёстой. Сенс уучлаарай гэж уучлаарай. Энэ юу вэ? Энэ тарих зүрхний энэ багшийн номыг та бүхэн ер нь хараад энэ тарих зүрхний аспектыг яриад байгаа зүйлийг нь өөрсдөө нүдэрээ уншиж үзвэл илүү оновчтой ах гэж би зүгээр үзээд таныг тасалчлаа. Уучлаарай. Яг энэ философи яриад нэг зүйл асууя. Нэгдээ нэлтний таны яриад сая Платон, Аристотель ер нь бүр наашлаа таны яриад байгаа энэ философи нарын нэг нөлөө ер нь монголч гэдэггүй ер нь энэ багасаад нэг юм нөлөөлөгч инфлюенсер гэдэг хүмүүслэг хүчтэй болоод байна л да. Одоо ингээд Жон Жак Руссо тарих зүрх гэж ярьсан гэдэг ингээд яг тэрийг хичнээн уншиж яаж чинь тий. Нэг юм нөлөөлөгчийн үе хэлчихэд энэ философийн таны мэдэх хэрэгцээ дээр их сонирн болчиход байна л да. Энд дээр та саналаа хэлж болох уу? Яг дэлгэдвэл юм бол. За тэрийг бол би мэдэхгүй байна. Надад нөлөөлдөг одоо энэ захим орчны инфлюенсер гэхэд би нэрлэх хүн байхгүй. Тэр нэг санахгүй юу? Нөлөөлдөг дээр нь яг зүгээр энэ нэр нь дуулдаал байдгийн. Гэхдээ тэр нь надад нөлөөлөлөө гэж хэлэх юм байхгүй. Тэгэхээр би хуучны хүн учраас нөгөөх тэр юу гэдгийг тэр сонгодгоо даал одоо илүү үзэн штэ ойлгомжтой. Тэр энэ жишээ. Та энэ сошиал аккаунт байхгүй мэн тий. Тийм жишээлх юм бол одоо юу ч гэдгийг тэр нийгэмд нөлөөлдөг ахтар том хүчнүүд байна штэ одоо хондоо шашны урсгалууд, сонгодог шашнууд. Тэрийг бол одоо би бол харин тэр шашныг аль нэг нь ахтар тэр нь одоо юу би тэрийг шүтнэ гэж хэлэхгүй. Энэ шашин бүхэн бол ер нь өөрийнхөө хэл соёлын аспектаар бол нийгэмдээ бол айхтар нөлөө үзүүлсэн жинхэнэ нөлөөлөгч байх гэж бодож байна л да. Жишээлх юм бол тэр 2000 дагалдагчтай хүний ямар ном, ямар үтгэл гараад одоо тэр яад нөлөөлөд байгааг нэмэхгүй. Жишээлх юм бол Христийн одоо номнолууд ч байдаг юм уу, Библи жишээлх юм бол Бурхны шашны одоо тэр дөрвөн үннээс тухай сургаалч гэдэг юм уу. Энэ манай хойд үнэн алдартны зөв имийг алдаршуулна гэсэн санаа шүү дээ. Православны шашин гэдэг бол энэ юмнуудын чинь одоо тэр нөлөөлөх шинж нь бол айхтар байлгүй дээ. Одоо бодоход ер нь энэ дэлхий дээр их л олон ном сонгодог эрдэмтэд том зохиолчд гарлаа. Хангийн нэгдүгээрт явдаг олон дахин хэвлэгдэж нөлөөсөн ном л Библи байгаа. За хоёрдугаарт нь энэ Евклидийн одоо эхлэл гэж одоо манайх ярьдаг за elements гэж байгаа элементүүд началаач гэж арсуударч явсан байдаг. Энэ ном чинь 2 дугаарт нь ордог. Тэгэхээр энэ эрдэм шинжилгээ үзэл санаа за миний хэлдгээр тэр эрхэмж зөв үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн тэр том урсгалуудыг тэр инфлюенсерүүдтэй зөөрлж харьцуулж ярихад чинь нэлээд төвхтэй баг. Гэхдээ зарим нь бол Христийн Библийн номноос тавчлаа Евклидийн геометрч миний дэргэд жижигхэн байна гэж нөлөөлөх байхгүй байна гэж хэлж магадгүй юм л да. Гэхдээ нөгөө тэр хэвлэгдсэн шинжээ аваад үзэх юм бол тэр чинь бодиттой баримталтай. За бүгд багштай бас удирдлагын ахтим дээр ингээд ярилцж байгаа залбогдуулаад бас нэг ахын гэх нэг жижигхэн бас асуудал байна. Энэ сүүлийн үед манай нэр бүхий улс төрч болоод иргэдчихсэн ингээд дахиад нөгөө сошиал инфлюенсер ч юм уу юу чинь. За тэрийг та хэлхийгээд ойлгочлаа. Ер нь энэ удирдлагын ахтим хэрэггүй татан буулгаад нэг энэ цэцэрлэг сургууль болгосон дээр цэцэрлэг болгочих, ерөнхий болгосон сургууль болгочих гэдэг. Энэ санал санаачлага ингээд бас нэлийн цоцгоо төвшөнд хүмүүст хүрээдэг. Би бол хувьдаа бас жоохон харамсаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр та бас нэг улс төрийн нийгмийн байдал ингэж хараад байгаа дээр нэг та нэг яг энэ төрийн захиргааны удирдлагаар одоо бас мэрэгсэн энэ байгууллага захирлаас нь мэрэгч бүх юм хийсэн үнд бас инфлюенсерээр дуурдаг юм багт ядаж энэ дээр нэг та нэг тод томрон дууруулах зүгээр байл гэж хараад байна да. Яа тэгж хэлдэг улсууд бас байдаг юм уу? Байна. Гэхдээ та бас нөгөө сошиал юм хардаг болохоор одоо энэ чинь удирдлагын ахтим гэж ямар ч хэрэггүй сургууль байна. Энийг татан болгоод цэцэрлэг болгоо ерөнхий улсын сургууль болгочихъя гэдэг ингээ улс төрчнөөс яриад гэлээд тэр иргэднэр нь уугаалan дэмжиж байна л та. Тэгээд би бол одоо
хувьдаа болохгүй л гэж хараад байгаа. Танаар та хэлэх би хэлэх ондоош тэгэхээр та тэгж ялд хүн байд юм уу гэдэг юм. Тийм хүмүүс байна. Ямар ч шиг одоо улс оршин тогтнож байгаа бол тэр улсынхаа одоо гол функц ард иргэдтэй үйлчилдэг. За олон түмний хэлээр бол одоо public service гэж ярьдаг юм уу? Олон түмэн ард түмэндээ үйлчилдэг энэ тогтолцоог бий болгодог, тэнд үйлчилдэг манай хэлээр бол одоо төшмөдийн тогтолцоо төрийн албан хаагчтай бэлтгэдэг, сургаж бэлтгэдэг. Эн чинь зүгээр өнөөгийн нэг одоо ардчлалын үед бол зугаараа хийгээд явчихна гэж хэлэх гээд байгаа юм байлгүй тий. Одоо тэр энэ одоо сурах бэлтгэх тогтолцоо байхгүйгээр хэнийг ч явуулаад аваад явчихна гэж хэлж байгаа юм шиг. Тэгхийн бол одоо ардчлалын үед эмчнэр бэлтгэхгүйгээр одоо хэн нэгэн улсууд эмчнэр бэлтгээд явж чадахгүй, багш нарыг бэлтгэхгүйгээр одоо багш болоод явдаг байх уу гэдэгтэй л адилхан одоо төрийн захиргааны одоо мерикарат төшмөдүүд гэдэг бол профессионал төшмөдүүд байхгүй. Профессионал гэдэг юм чинь юу хэлж байгаа юм гэхээр тухайн ямыг хийхийн тулд дахин давтан сургаж бэлтгэж байж тэрүүгээр хийлгэн л гэсэн санаа. Тэрнээс биш эмч хэрэггүй болчлоо. Тэрний орондоо тэр манай инфлюенсерээр дээр эмчлүүлээ гэж хэлж байгаатай адилхан төрийн албан хаагчдын оронд тэр одоо нэлээ байгаа эвлэл мэдээллийн салбарт ажилладаг улсуудаараа ажиллуулчих гэж хэлэх юм бол энэ шиг том төөрөгдөл байхгүй. Өнөө ийм цагийн ийм эдэртэй нарийн цаг үед байтугай Чингис хааны үед манай Нуус тавчаанд одоо сургах төрийн албан хаагчдыг сургах асуудал бол онцгойлон тавигдсан зүйл. Саяхан бид нар удирдлагын актив дээр тавьсан нэг илтгэл дээрээ бол энэ одоо бидний талд ажиллаж биднээс суралцж энэ салбарт ажиллах улсууд байвал одоо шалгуурын хангаад өөрөрлөх юм бол тэр юуны төрөнд тэр одоо сурвалж ичт үснээр бол дурайн гэж одоо тэр дурайн гэдэг үгийг хятад хэл рүү орж уусан тэр хятад үсгээр бичсэн юугаараа бичэх юм бол тэр цагаан сэтгэлдэл гэсэн утгатай юм байл л дээ. Тэр улс их орныхаа төлөө чин цагаан зүрх сэтгэлээсээ ажиллах гэсэн улсуудыг сонгож аваад тэр дундаасаа эрдэмтэн бие шил сайтын сонгож авцургая л гэсэн ийм агуулгал байгаа юм л да. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ чи юу харуулж байгаа нөхлөөр зүгээр нэг одоо инженер техникийн ажилтныг сургаж бэлтгэх гэдэг юм уу эсвэл эмч багш нарыг бэлтгэх гэдэг юмнаас илүү нарийн шалгуур тавьж энэ дээр анхаарах хэрэгтэй л гэж ингэл гэсэн үг. Хэрвээ төрийн албаа авч авдаг, тэрийг бүрдүүлдэг төшмөдийн тогтолцоогоо сургадаг тогтолцоогоо байхгүй болчих юм бол тэгэл энэ улс орны тэр улсын тэр стейтхүүд буюу тэр улс төрхөд төлөв байдлын чинь нэг гол үзүүлэлт болсон мэрэгсэн удирдлагын аппарат одоо үгүй хийх гэж байгаатай адилхан одоо бараг л тийм антилимент гэж одоо хэлэндээ би бол өчигдөр бас яг энэтэй холбогдож байна л да. Манай удирдлагын активын Соломтой багш ярилцлаганд л суусан. Тэгээд Соломтой багш бас яг энийг ярьж байгаад ер нь бол төрд итгэх олон нийтийн итгэл монголч хөөгүй хаасаагүй юм чинь. Тэгээд нөгөө индекс эднэр нь гаргаад манайх бол нэг дунджаа байлж байгаа юм байна. Баруун нөгөө индекс юмнууд олуулсан байгууллага судалгаа байна. Энэ олон нийтэд итгэх төрд итгэх итгэлээр хаасаагүй унаад байна гэдэг. Энд дээр их судлаач санаа зовоод дим байна. Энд дээр таны бодол юм. Тийм төрд итгэх итгэл буурчэн гэдэг бол худлаа баг. Ер нь намд итгэх, улс төрийн намд итгэх итгэл бол буурч байгаа судалгаа бол ер нь дэлхийн олон улсуудад гарч байгаа. Улс төрч нарт юм тийм улс төрч нарт одоо улс төрч нарыг дэвшүүл гаргаж ирж байгаа намын тогтолцоонд итгэх итгэл. Тийм учраас нам шинжлэхт хэрэгтэй болж байна. Тэрнээс төрдөө улстай итгэх итгэл байхгүй болчихно гэж үзэх юм бол энэ чинь одоо нөгөөх бид одоо улс гэж явахын хэрэг байхгүй боллоо гэж. Тэгээ ер нь одоо хамгийн хүчтэй илрээд байгаа одоо шүүмжлэлийн нөгөө талд байгаад байгаа зүйл бол тэр улсаа өрн таран болгочих бай. Энэ бидний хамгийн гол одоо тэр
манайхны зарим улсуудын хэлдгээр бол үнэт зүйл итгэл үнэмшил бол тэр бие даасан бүрэн эрэхэд улсын тогтолцоогоо одоо итгэл бол ер нь буурахч ёсгүй, буурахч үндэс байхгүй. Энэ бол бүр мөнхийн үнэн юм да. Одоо Аристотелийн Politics гэдэг энэ ном шиг боллоо. Энэ одоо улс төр гэдэг номын тэр юутай холбоотой хэсгээр манай Дашиндан багшийн одоо сайхан орчуулагч би за улстай холбоотой тодорхойлт, тэрний атрибут, шинжүүд, тэрний талын одоо юмнуудын буюу бас шатлахын хэрээр энэ эрдэмжлэгийн артиклуудтай бол цитатлж, ишилж оруулах ийм сонирхолтой байдаг. Улстай итгэл байхгүй боллоо гэж үзэх юм бол одоо нөгөө 45 онд явуулсан бүх ард түмний санал асуулгын чинь тэр итгэлээр нь байхгүй болчлоо. Эргээд тэрний өмнөх нөхцөл рүү оруулах одоо тийм улс төрийн хувьд бол маш харлган тийм одоо пропаганд болно шүү дээ. За тамиалсан ч буруу, таны төвч би буруу хэлчих уучлаа багш. За нөгөө шагнал маань холдоо явчлаа. Ерөнхийдөө юу яа. Энэ танил санахс сондлыг би нэг юм ойлгочлаа. За манай шагнал нөгөө Масловын хэрэгцээний онол ингээл нуус товчноос булганд хаднаар ярих гэдэг шиг байна та. Тэмц яг одон медаль гэдэг юм бол богдохын засгийн үе, ардын засгийн үе, ингээ алдсан засгийн үед л их тод томроноор бий болсон юм байна. Тэгээд энэ дунд нэг Чингис хааны тэргүүн зэрэг одон гэдэг юм яг богдохын засгийн эрдний очир одонгийн нэгдүгээр зэрэг одон гэж үү те. Ийм байна. Ер нь энэ төрийн шагналын одон медалийн менежмент гэдэг энэ шинжилгээ гэдэг юм ер нь хийгдэх ёстой юу? Одоо танийхаар бол энэ чи нээлтсэн хадгалт юм а гэд ингээ байлгаад тахын зүг юм уу? Энэ дээр таны бодол. Ялангуяа яагаад танаас асууж юм тэгэхээр Чингис хааны тэргүүн зэргийн одон гэдэг имийг нэг 2 хонд 3 хонд 3 ерөнхийлөгч ингээд амнаад ингээд бодоод ингээд их гоё Монгол төрөл бий болгоч л те. За цааш та. Хөтөлмөрийн гавны хувьд ингээд энэ одонгуудын энэ шатлал тогтолцоо ингээд бид нэр байлгаад ах уу эсвэл богдохын засгийн ч юм уу бүр шинэ юм шагналын тогтолцоод болох хэрэгтэй юм уу? Одоо эн чинь байн ирэхгүй байхгүй гэл ингээд нэг олон нийт маань энэ дээр бас нэлээд талцалтай байгаад ийм хуваагдмал байдал үүсээд байгаа юм шиг санагдаад л байдаг л та. Тэгэхээр энэ дээр таны бодол. Би түрүүн цугсхан хэллээ л дээ. Шагнал бол гавьяа зүтгэлдээ нийцж байх хэрэгтэй гэж. Тэр гавьяа зүтгэл нь юунд нийцж явах хэрэгтэй вэ гэхээр улсын эрхэм зорилго ямар улсыг одоо цааш нь бүтээн байгуулж хөгжүүлэх гэдэг юм гэдэг тэр зорилгот нийцсэн байх хэрэгтэй. Тэгэхээр тэр улсын тавигдаад байгаа одоо манай өнөөгийн хэлдгээр бол тэр эрхэм зорилгот нийцэх чиглэлд хэн илүү гарамгай ажиллаж байна уу гэдэг тэр чиглэлүүгээр нийцүүлсэн шагналын тогтолцоо руу орох хэрэгтэй л дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 1940-60 оны үндсэн хуулийн зорилго чинь бол социалист нийгэм байгуулах ийм зорилго тавьдсан байгаа учраас нөгөө тэр шагналууд чинь тэр социалист өмчийг хадгалж хамгаалах, социалист хөдөлмөрийн харилцааг бэхжүүлэх, социалист аж төрх ёсыг бэхжүүлэхэд хамгийн их айхтар хувь нэмэр оруулж исэн одоо ийм л улсуудад шагнал зариулсан шагналын тогтолцоолт гэтэл 92 оны үндсэн хуульд чинь преамбула үндсэн хуулийн одоо конституцийн оршил хэсэгт тодорхойлохдоо бол улсын зорилгоо эрхэмжээ тодорхойлсон байхгүй. Тэр эрхэмж өнөөгийн шагнал хоёр нийцэж яана үл гэдгийг л бодож үзэх хэрэгтэй болчиход байгаа асуудал байхгүй. Тэгэхээр товчхондоо хэлэх юм бол нөгөөх үнэхээр л 92 оны үндсэн хууль цоо шин нийгмийг зохицлон хөгжүүлэх тухай зорилттой тавьсан юм бол тэр чиглэлд одоо тэр зорилго чиглэлд нийцсэн хүмүүсийн үйл ажиллагаа чухал юм байна. Тэр тал руу одоо хошуурчлан манлайлсан үйл ажиллагааг л дэмжих чиглэлд нийцсэн шагналын шин тогтолцоо байх нь зүйтэй юм л гэж хэлэх байна. Гэхдээ энийг бол одоо мэддэггүй биш, цугаараа мэддэг. Тэгтэл нөгөө төрүүчийн хэлдгээр нөгөө шагналын одоо инерц одоо тэр хуучин юм инерц гэж шүү дээ. Бүх юм бол инерцтэй. Одоо нэг байгууллага одоо жишээлх юм бол удирдлагын академичны төрүүчийн хэлдгээр одоо татан буулгын сургууль мургуулыг болоо гэхэд бол
цэцэрлэг болгож тийм өгөхөд чинь тэр хүний хэлсэн амаар болчихгүй л дээ. Энэ сургууль чинь өөрийн оршин тогтнолоо хадгалах инерцийн хууль дотоод одоо өөрийгөө хадгалах гэсэн тодорхой хүчтэй. Энэ сургуулийн чинь үеийн үед төгсөж улс орныхаа амьдралдаа одоо насаа хожиж чадлаа зориулсан хүмүүс байж байгаа. Одоо энд ажиллаж байгаа улсууд байж байгаа. Энэ сургуулийн ханан дэрдэм ном сурж төгсөгчд нь байж байгаа. Ийм том хүчийг одоо даваад одоо тэр инерцийг даваад өөрөөр хэлэх юм бол тэр өөрийн энэ сургуулийн оршин тогтнох одоо өөрийгөө хамгаалах хүчийг даваад татан буулгыг гэсэн хүн гарч ирж байгаа бол өстой тэлгэн хоц илгэн хад мөргөө гэдэг шиг юм болох байх л дээ. За юу долгож өгч Чингис хааны одон гардуулсан байдлыг л харж байна л да. За анхны ерөнхийлөгч Монгол улс 2005 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч болсмог очлоо. За 21 онд Монгол улсын зэвсэгтгч. За 23 онд улсын филармоны морин хуурамчлаг. За ингээд яагаад энийг дурдаад нэгээр сая би нөгөө ярилцлага эхэлж байхдаа асуусан. Тэгээд ингээд нөгөө инээлцэн хадгална гэдэг юм уу эсвэл зүг байх хэрэгтэй гэж. Оршин тогтнолоо хадгалж үлдэх. Монгол улсын дотоод хүч байна шүү дээ. Ямар ч байгууллага. Одоо ингээд өмгц дахиад нэг асуулт гарч ирэх гээд байна л да. Их нөгөө асуужсэн. Тэгээд Монгол зөв буруугийн ингээд эрх хэмжээг нь за яах вэ? Монгол адуун тэгээд улсын баатар цолоолох нь зөв юм уу буруу юм уу гэхээр та ингээд нөгөө гүн яваад их нөгөө бас нэг яг би болохоор нөгөө ингээд тодорхой тий Монгол адуунд улсын баатар цолоолгоё гэдэг. Энэ ингээд нөгөө зөв буруугийн гэдэг юм уу ингээ одоо Чингис хааны тэргүүн зэргийн одон ч байгууллагч өгдөг болоод энэ одоо төрд оруулсан хувь нэмрийн үндэд л байгаа хэл та за энийг орхий. Монгол адуунд улсын баатар цолоолох гэдэг. Энэ дээр яг тэгэл тухайн үедээ тэр одоо бодлого гаргаж шийдвэр гаргах улсууд бол тэр анхны дүрмийг өөрчилсөн юм байл л тэн дээр бол одоо тэр нэг байгууллага хамт олон төгн барьна гэсэн тийм үг бол ерөөсөө байхгүй. Одоо анх бол хүнд өгөх байсан. Хувь хүнд өгөх байгууллага. Тэгэхээр яг социалист тогтолцооны үед бол хөдөлмөрийн хамт олон шагнадаг нэг тийм социалист байгууллага байлаа шүү дээ. Бид түрүүний хэлдгээр одоо хадгалын насны үйлдвэрч гэдэг юм уу одоо налахын нөөцний уран хамт олон гэж тэр чинь нөгөө социалист хамтын хөдөлмөрийн одоо үн цэнийг дэмжих үүднээс бол тэр байгууллага хамт олныг шагнаж болоод байсан баг. Өдөөд бол тэгж хэлэх нь одоо хаашил юм бэ гэж боддогдож байна. Гэхдээ энэ бол миний одоо хариулах асуулт биш баха. За моринд баатар цологно гэдэг бол инээдтэй сонсогч л да зүгээр би ярианыхаа ихэнд хэлсэн л дээ одоо ер нь шагналын тогтолцоог авахтаа байглаасаа одоо нийгэм авсан. Ер нь одоо натураас одоо соёлт нийгэм одоо хүлээж аваагүй юм их ховор. Тийм ч учраас соёлыг тодорхойлохдоо соёл бол хоёр дахь байгаль юм аа л гэж ингэж үздэг шүү дээ. Тэгэхээр шагналын тогтолцоон дээр ч байна, удирдлагын бус тогтолцоон дээр, бүтц зохион байгуулалтын тогтолцоон дээр нөгөө зүрх тарих гэдэг чинь тэр байгалийн бүтцээс л одоо загвар авч яриад байгаа асуудал шүү дээ. Ингэж авч болдог тийм практик бол байна. Гагцгүй байгаль нийгмээс загвар аваад манай энэ байгаль чинь ч одоо ер нь бас учир дутагдaltaй болоод байгаа юм байна. Энэ нийгэм маань их чухал болчих. Тэгээд нийгмээс яах юм аавэ гэдэг тийм эсрэг үйлчилсэн хууль бол байхгүй байх гэж бодож байна. За өөрөөр хэлэх юм бол тэр байгаль одоо тэр чинь тэгтээ тийм юм байдаг байлаа гэж үзэхэд юу гэж хэлэх юм те одоо ер нь байхгүй те байхгүй тэр одоо нийгмээс нийгэм дээр хэрэгжилж байгаа жишг загваруудыг байгальд авчиад байгаль маань одоо баатар цолог гавьяат одоо мод гавьяат одоо хань гэдэг юм уу тийм юм. Монгол адууны өөр бидний соёлын элемент бол тэр бол яг тэр махтан дуулдаг одоо тэр юм хүн байж. Толгойч ер нь бидний ярилцлага ингээд өндөрлөгч рүүгээ орж байгаа байна. Тэгээд би нэг зүйл тодруулах. Энэ дахиад Чингис хааны тэргүүн зүрийн одон дээр нэг юм байна. Гадаадын иргэнд ингээ хоёр иргэнд өгчээ. За тэр нэр усын ч тодорхой. Тэр хамаагүй. Энэ гадаад улсын одон медаль авах өгөх энэ асуудал ер нь бас их альч улсын үед альч улсад их эмзэг байдаг.
нэг юм байдээ. Энэ дээр монголчуудын сургамж үүхтүүх ерөнхий юмнууд юу хийдэм бол? За яг гоо тэр үндэ энэ асуудалтай манай хууль дүрм журмаарч зохицуулдаг гадны улсуудаа олон улсын хууль түгээмэл хуулиудад ч бас ярьдаг зүйл биш үү дээр нь ер нь том болгоомжтой. Одоо жишээлх юм бол эдний очир одонгч анх бий болгоод манайхан ч аваад хойшоогоо явсан хүмүүс үлээ шүү. Хойшоо авсан. Тэр чинь бол яг улсаа одоо бие даасан улс болчлоо. Манайх өөрийн гэсэн одоо энэ улсын нэг одоо атрибут бол энэ өөрийн одон медаль болчлоо шүү гэдэг юм харуулж байгаа юм. Гэтэл зарим гадны зарим улс орнууд бол тэр тухайн улс орны шагнал авахтаа бол тухайн улсынхаа засгийн газраас заавал зөвшөөрөл авдаг. Яагаад үгээр эн чинь манай өргөн болчихвоо нөгөө талд ажиллаад байгаа тагнуул одоо тийм болчихвоо гэдэг наазах нь тийм асуудал гарч ирдэг л да. Одоо жишээ нь би за манай Дэлчин сайдаар чижижсэн ханаадасан гэж одоо бидний одоо их сайн эртний танил монголч эрдэмтэн биш үү та одоо. Тэгээ ханаадасан гоо тэгээ 91 онд би анх Япон явж ирсэн санаж байна. Тэгээ ханаадасан гоо тэгжилжсэн. Намайг энэ Бямсрангуй засгийн газрын үед энэ долооны цахилгаан станц тоглолтод ленз зур болоод л чинь Японы тусламж системчтэйгээр л засч байлаа шүү дээ. Тэгээд одоо энэ одоо ихний тэр айхтар Монголыг судалсан тэгэл үнэхээр л гавьяа байгуулж арсан л дээ. Тэгээд одонгоор шагнана гэж хэлсэн шин. Тэгж болохгүй шүү. Хэрвээ тэх юм бол энэ намайг таны талд одоо ажиллаж ийн гэж ингэж Монголын өргөн болчлоо гэж хардаг. Монголын одоо өргөн болчлоо шүү гэж бодно гэж тэгж ингэж хэлжсэн. Тэгээс үлдээ яг анаатасан одонгоор шагнуулсан л да. Одоо сүүл хажуу. Тэгээ эхлээд тэгж яг актив байх үедээ тийм их эмзэг хүлээж авдаг юм байл л. Тэгэхээр нөгөө талууд нь бол яг бас л тэр зохиос журам юмныхаа дагуу л одоо зөвшөөрлөө аваад л шагналыг хүлээж авсан л байдаа л да. За. Өнөөдөр ингээд та би ерөнхийдөө бидэнд өгсөн цаг ерөнхийдөө барагдаж байгаа гэж ойлголоо. Тэгээ миний дутуу хөтөө орхисон ерөнхийдөө нөгөө ялангуяа удирдлагын академийн одоо тэргүүлэх профессор доктор байсан энэ удирдлагын чиглэлээр одоо удирдлагын академи энэтэй холбогдуулаад танд төрийн царгааны энэ чиглэлийнхаа хүний хувьд бас хэлэх дутуу орхисон гэх юм зүйл хэлчихгүй гэж үсэг. Тэгээ юу ярих вэ? Одоо тэр шагналын асуудал, шагнал Чингис хааны одонтой холбоотой асуудал байна гэсэн тэр хүрээндээс нийлэн давсан одоо зөндөө юм ярьлаа шүү дээ. Харин чи түрүүн цогцолзуулаад одоо зарим одоо тэр тухайн үеийн одон медалийг инерц ч гэж байна. За нөгөө талд тэр тухайн цаг үед олгосон шагналыг зөвдгөх, буруутгах юм бол тэр нутаг муутай. Жишээлх юм бол Цэдэн Балдаргын одоо социалист байгуулалтын үед авсан одоо гавьяа шагнал гэдэг чинь тухайн үеийнхээ эрх зүйн орчны хүрээнд социалист хууль одоо социалист 60 оны үндсэн хуулийнхаа хүрээнд л байгуулсан гавьяа зүтгэлийг олгоод өгсөн одоо тэр гавьяа шагналын өнөөгийн нийгмийн зарлагын үүднээс энэ буруу байна хэтэрхий одон медаль авч яагаад буруутгах явдал бол гээд ингээ хураагаад авдаг бол бүдүүлэг буруу явдал байсан баха. Тэгээд тэр үед бол яг хөтэ за миний хариуцсан ажлын чигтж байсан баг тэр Цэдэн Болгоон одоо бодлого үйл ажиллагааг дэмждэг тэр имийн сэргээх одоо Жалан Ажууга одоо нөгөө Орос улсны галсан доктор Жамбосрын доктор гэл зөндөө олон улсууд л олон улс яаж яасан. Тэгээд тэр гавьяа шагналын буцааж олгоё гэдэг тал дээр бол би ийм л байр суурьтай байсан. Тэгээд ч одоо тэр одоо медаль гаргаж өгсөн Чингис хааны эмшээд Цэдэн Балдаргын хөшөө барих босгох одоо тэгэл одоо ер нь өмчөрөнгийн асуудлаас бусдын шийдсэн байх гэж ингэж бодож байна. Энэ бол Чингис хааны тэрэгнзээ одон гямарчсан ингэж бий болгосон Цэдэн Балгой өнөөдрийн сэдвүүрэнд бол Цэдэн Балгой шагнал одон медалийг буцааж өгөх юмыг нь бол ямарчсан хийдсэн. Тэгсэн гэсэн үг. Тэгээд одоо надад тэр Цэдэн Балгой цогцлын шагналын том менежмент хийсэн одоо хоёр тохиолдол мөн үү? За юу гэж ойлгох юм тэрийг бол одоо тэгээ намайг нэг Цэдэн Балдаргын алтан од гэдэг нэг одон байдгийн маа тэр төрийн бус байгууллага одоо над нэг тийм одон би австрах гэжээс намарчжээ тэр тийм одонгоор шагнасан. Нөгөө цол цагийн сэргээс одоо тэрийг л одоо байгуулсан нэг барилал гэж одоо Цэдэн Балдрын нэр төрийг сэргээхэд оруулсан нэмрийг үнэлж ийм
Алтан одоо тэгээ Зэдэн болны актимын хүндэтгэл шүүмжлүү одоо тийм үнэлгэнд өгсөн шүү надад. Бас нөгөө буянтай ажил хийсэн учраас шагнагдах гавьяатай байсан учраас нөгөө шагнал маань олон том бол тэгэж одоо хүсчээсэн угаасаач тэгээд жишээлх юм бол одоо энэ феодлын нийгмийн үед нэг одоо гавьяа шагнал байгуулад зэрэг цол авсан жишээлх юм бол Жамин гүнгийн одоо гүн цолын одоо хурай гэл одоо бид өнөөдөр тиймээ донгосох юм бол утгагүй шүү дээ тэр цагийн юм цагта. Тэр эрх зүйн орчим одоо тэр шийтгэл хоёр тийс өөр ийм зүйл. За бидний урилгыг хүлээж авч ирсэн танд их баярлалаа. Таны одоо цаашд эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье. Хэдхэн хоног юм та нуус товчтой холбоотой нэг үгийн гарал үүслийг судлаад одоо залуу судлаачд их дарамттай л байна л та. Судалгаа хийж байгаа бол та нар долгож өгөх шиг судалгаа хийгээд ингээд одоо өөдөнөр харуулдаггүй дээ. Их л айхтар судалгаа хийсэн. Тэрийг дахиад одоо нэг эрдэмшигний өгүүл юм хүмүүс гараад зүгээр яасан. Яхахгүй мөн их хэмдэл тодорхой яриа хэлцээр явж байна. Тэгээд тэр яг тэр мэдсэн цаашдынх нөгөө эрдэм судлалын ажилд танд амжилт хүсье. За баярлалаа.